За Австралийн засгийн газрын тэтгэлэгт боловсролын санаачлагууд төрийн бус байгууллагатай хамтран enterprise ур чадрыг нэмэгдүүлэх төслийг амжилттай зохион байгуулж эхний үе шатаа өндөрлөө. Тэгээд энэ хөтөлбөрийн гол үнд зүйл нь мөн чанар нь хүүхэд одоо хүрээлэн байгаа орчиндөө тулгамдж буй асуудлаа өөрсдөө тодорхойлж тэрийгээ бас хэрхэн яаж шийдвэрлэж болох вэ гэдэг арга замаар бас ур чадвар суралцж байгаа нь энэ хөтөлбөрийн гол мөн чанар үнцэнд байлаа. Тэгэхээр ер нь бол цаашдаа бас одоо бүсчилсэн хөгжлийн бодлого гэж засгийн газраас одоо шийдвэр гаргах түвшинд ярьж байгаа. Тэгэхээр ирээдүйн эзэд болсон энэ хүүхдүүдийнхээ санааг яг бас өөрсдийнх нь нүдээр олж хараад энэ хүүхдүүдээс бас санаа аваад бүсчилсэн хөгжлийн бодлоготой тусгаад ингээд ажиллах юм бол илүү үр дүн одоо хүрэх байхаа гэсэн ийм бодол төрж илаа.